Сайн байцгаана уу хүнд үзэгчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн ярилцлагаар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн сандаг очир орж байна. Цэндийн сандаг очир байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Тэнгэр дээд сургуулийн философч, нийгмийн ухааны багш мэргэжлэр удирдлагын академик, төрийн удирдлагын менежер, төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус төгссөн. Нийслэлийн Багнуур дүүргийн засаг даргын тамгын газарт нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн. Нийслэлийн Багнуур дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, тус дүүргийн засаг дарга, Монгол Ардын намын хорооны дарга, төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. 2026 оноос байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байна. За сайн байна уу та? Сайн байна уу та? За COP17 яг энэ тухай ярьж гэн өнөө маргаашгүй болох гэж байна. Ер нь яагаад Монголд хийх болчих вэ? Ямар хэрэгцээ байгаа юм? За ер нь бол 1992 онд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод анх нэгдсэн үндэсний байгууллагын суур 3 конвенц гэж байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц, биологийн олон янз байдлын конвенц, цөлжилт газрын дараатлын конвенц гэсэн 3 конвенц байдаг. За уур амьсгалын өөрчлөлтийн конвенц бол жил болгон хуралдаг. Одоо 31 дахь хурал нь болох гэж байгаа шиг байна. За биологи болоод одоо газрын дараатлын цөлжилтийн конвенц бол 2 жилд нэг удаа болдог. За ингээд дэлхийн 197 гишүүн улсууд цуглаж тухайн асуудлуудаараа хэлэлцэж, гэрээ хэлцэл байгуулж, за амлалт өгж, санхүүжилт хөрөнгө оруулалтыг босгож, энэ чиглэлээр одоо төсөл хөрөнгө оруулалтууд хийж, дэлхийн өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхой хэмжээнд шийддэг ийм одоо конвенцууд байдаг. Тэгээд 2022 онд анх одоо цөлжилт газрын дараатлын эсрэг одоо энэ конвенцийн баг хурлыг 17 дугаар баг хурлыг Монгол улсад хийя гэдэг амлалтыг одоо манайх аваад ингээд одоо бэлтгэл ажил өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд хангагдаж өнөөдөр ингээд 7 хоногийн дараа одоо бэлтгэл ажил маань хангагдаж баг хурал маань эхлэхэд бэлэн болж байна. Бэлтгэл ажил үндсэндээ 90 гаруй хувьтай байна. Эхнээсээ одоо оролцогч нарын төлөөлөлүүд ирж байна. Өнөөдрийн байдлаар нэг конвенцийн газрын Индиго системд 7000 гаруй оролцогч нар оролцоно гэсэн албан ёсоор бүртгэл хийгдээд байна. За ер нь бол одоо конвенц болтол хүртэл хугацаанд бүртгэл бол нээлттэй өшөөш нэмэгдэнэ. За иймэрхүү байдлаар ер нь бол одоо цөлжилт газрын дараатлын энэ одоо конвенцд бол ер нь бол байгаль орчны сайд нарын баг хурал гэж ингэж ойлгож болно. Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн баг хурал бол ерөнхийлөгч нарын өндөр түвшний одоо хүмүүс оролцдог юм одоо хурлууд байдаг. За энэ жил ер нь энэ 3 конвенцийн хурал гуруулаа 1 жил болж байгаа онцлогтой. Манайх төрүүлж болж байна 8 сард. Ингээд 10 сард Армен, 12 сард Туркэд нөгөө 2 конвенцийн хурлууд маань болохоор 7000 хүнээс хэдэн монгол хүн байх вэ? За одоогийн байдлаар бүртгэлээс харахад 1000 гаруй монгол талын оролцогч нар, төрийн байгууллага, албаагч нар, одоо төр хувийн хвшлийн түншлэл иргэний нийгмийн байгууллагууд оролцогч нар, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид оролцсон гэсэн. За ер нь бол одоо 5-6 мянган гадаадын оролцогч нар. За ер нь одоо гадаад улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн 3 хүн оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. 60 гаруй за сайдын сангийн сайд, байгаль орчны сайдын түвшний. За нэг шадар сайд, за 30 гаруй одоо дэд сайдын. За тэгээд одоо нүүбийн орлогч дарга ирнэ. За дэлхийн одоо банк, Европын холбооны банк гэх мэт одоо томоохон банк санхүүгийн байгууллагуудын дэд ерөнхийлөгч нар 5-6 ирэхээр гихмчлэн. За тэгээд одоо ажиглагч нар, нүүбийн ажилтнууд, за хэвлэл мэдээлэл сэтгүүлч нар гэдэг ингээд ер нь бол нэг 6000 гаруй хүмүүс одоогийн байдлаар бүртгэлээ хийлгээд байна. Ер нь Улаанбаатар хотод нийт гадаадын хүн одоо шөнө ирээд хоног хичнээн гадны хүн багтах бай гэсэн ярьсан. 4 орчим мянга гэж ярьж исэн. Тэгээ та зөвхөн гадаадын 7000 ирэх энийг яаж хийж? Зочид буудлуудын холбоотой хамтарч ажиллаж байгаа. За тэгээ бид нар бол ер нь за улсын бүх одоо хэрэгцээтэй зочид буудлуудын тоо судалгааг гаргасан. Ер нь бол нэг 6-7 мянган хүн гадны зочдыг хүлээж авчих болцоо байна. Яг зэрэглээс бүх зэрэглэлийг л оруулаад ч үү. Тэрнээс дандаа манай улсын хүчин чадал өндөр зэрэглэлийн өндөр түвшний ерөнхийлөгчийн түвшний одоо өндөр зэрэглэлийн зочдод бол нэг 10 хүрэхгүй байт юм байлээ. За тэгээ ер нь бол одоо бусад зэрэглэлийн одоо 3 оттой 4 оттой
Гэт ингээд тооцвол ер нь яг багтаачаар багтааж байна. За нэгдүгээрээс За ер нь бол бүх зочдуудлуудыг одоо 1400 гаруй зочдуудлуудыг одоо блоклсон байсан. Тэгээ өнөөдөр бол борлуулалт үндсэндээ бараг 100% болсон байна. 1400 жижиг том буудлын байгаа мó тий. Өшөө яг блоклсон шүү дээ. Тэрнээс тусдаа ингээд тэгээ энэ оролцогч нар чи өөрсдөө зочдуудлуудаа сонгоно. Манай вебсайтн дээр зочдуудлуудын бүх мэдээлэлүүд байгаа. Тэгээ үн ханшаа харж байгаа. Тэгээ ингээд. За юу ч гэсэн багтаачих байгаа юм байна. Багтаачих чинь. За хоёр дахь асуудал. Энэ зам тээврийн асуудал. Манайх ч одоо нэг сонирхолтой Бразил дээр ихэд одоо зочдууд нь хөрөхгүй усан онгоцон дээр хүртэл манай оролцогч нар баг хуралд оролцоо явж исэн тохиол байт юм лээ шүү дээ. Бразил шиг байна шүү дээ тий. За юу те хөдөлгөөн замын хөдөлгөөнтэй холбоотой. Замын хөдөлгөөн маа байлгүй яг уу. За ер нь бол ямар нэг унаа техник хэрэгсэл одоо автобус гэдэг юм шинээр авахгүй улсын төсвөр. За энд байгаа одоо төрийн байгууллагуудын автовазад байгаа бүх машин унаа техникүүдийг дайчилж байна. За бензин шатгууны жолооч нарын асуудлыг төрөөс шийдэж байна. За ингээд одоо тээврийн хөдөлгөөний авто замыг одоо бүрэн хаах асуудал бол байхгүй. За тодорхой хэмжээнд зочдуудлаас нь авах өглөө хуралд хөргөж өгөх, за хурлаас орой буулган хүрэх энэ одоо чиглэлд энэ цаг үед бол тодорхой хэмжээнд бол таталтууд хийгдэнэ. За гол одоо талбай хурал болох талбай дээр Дүнжин гар худалдааны төв, Нарантуул худалдааны төвүүд ойролцоо байгаа учраас бас хичээлийн шинжилт өгсөн учраас хүүхдүүдийн одоо хичээл хэрэглийн бэлтгэл гэдэг асуудлууд байгаа учраас зах худалдааны төвүүдийн одоо үйл ажиллагаа эрчимцсэн байгаа учраас зах худалдааны төвүүдийн нийслэл Улаанбаатар хотоос бол хаахгүй цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар за ингээд өглөө нээх хаах за мөн одоо судалдааны төвүүдийн зогсоолдыг одоо бас ашиглаж ингэж одоо ажилчдын гэдэг юм уу бизнес эрхлэгчдийн иргэдийн одоо унаа машиныг аль болох явганаар өөрчлөлөх за машин тэрэг тэр хавцаа одоо зөрчилөхгүй байх ийм л зохицуултыг зам тээврийн яам хоттой хамтарч тэр цагийн өөрчлөлт гэдэг нь юу гэсэн үг? За өглөө одоо 8 цаг гэхэд хурал эхэлж штэ. Тэгэхээр одоо захын үйл ажиллагаа 9-10 цагийн хооронд эхэлнэ. Тэгэхээр одоо эхлэх цагийг жоохон хойшлуулах. За орой одоо яг хуралд авахцахтаа таарад захын хаах цаг болоод хөдөлгөөн ерс нэмэгдэж. Цаашаа наашаа. Тийм тэгэхээр наашлуулаад татах хаах цагийн хуурийг. Орой эхлээд жоохон өнгөрөөсөө жоохон эрт хаан шүү. Би одоо энэ хоёр том зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс. Тэрнээс одоо өдөржингөө одоо 12 хоногийн турш хаахгүй гэсэн. За машины хөдөлгөөнийг яаж зохицуулж байгаа гинэ? За машины хөдөлгөөнүүдийг номер орно. За тийм одоо тэр чинь бол ерөөсөө угаасаа Улаанбаатар хотоос игж байгаа одоо нөгөө дугаарыг сондгоо тгшээр нь явдаг. Тэр бол тэрнгөөрөө л явна. Тэг сондгоогоор байна. Тэр бол тэрнгөөрөө явна. За ингээд энэ дээр ажиллах боловсон хүчинд байгаа монголчууд. Тийм. Тэр хүмүүсийг хаанаас авж байгаа юм? Дандаа монголчууд. За хилцээрчд гэдэг тусдаа бэлтгэгдсэн улсууд байна. Сая сургалтаа хийгдлээ. За синхрон орчуулга, за сайн дурын ажилтнууд 600 гаруй хүн амтан байна. За 100 гаруй жолооч нар ажиллахаар байна. За үйлчилгээнд одоо тоогооч нараас хулаад цэвэрлэгээ үйлчлэгээ, гадаад дотоод цэвэрлэгээ үйлчлэгээ гэдэг үндсэндээ бараг 3-4 мянган хүн энэ одоо томоохон үйл ажиллагаанд оролцож ажиллаж байна. Монгол улсад ийм олон хүн хуралд суух маягаар зохион байгуулах байр талбай байхгүй. Энийг яаж шийдсэн гинэ? За энэ ажил 2022 онд шийдвэр гарснаас хойш ингээд 4 дахь жилийнхаа бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээний засгийн газар үеийн бараг 3 дахь засгийн газар одоо нүүр үзэж явна. 3 дахь 4 дахь салбарын сайд бэлтгэл ажлыг хангаж явна. За энэ хооронд одоо тухайн үеийн засгийн газар бол 25, 26, 27 гэсэн 3 жилийн одоо улсын төсөвт тодорхой шаардлагатай төсвүүдийг хуваарлж баталсан байсан. За энэ төсвийн хүрээнд за барилга байгууламжуудыг бол одоо бүр байхаар биш төр одоо түрээсийн байдлаар за мөн одоо Францын GL гээд яг энэ копийн барилгуудыг барьдаг ийм туршлагатай компанийг одоо энэ төсөл сонгон шалралтанд оруулж тэнцвүүлж ер нь бол конвенцийн газраас санал болгож ингээд одоо тус компани барилга байгууламжуудыг бариад түрээсээр ингээд ашиглаж байна. Энэ барилга байгууламжууд бол одоо ер нь бол 12 хоногийн хугацаанд байна гэсэн үг. Дараа нь коп дууслаа буунаа гэсэн үг. Одоо улсууд бол одоо энэ ингээ буугаад аваа явчих байсан юм уу гэж бүр барьчихгүй байсан юм уу гэдэг асуудал ярьж байгаа шиг байна. Энэ том барилга байгууламжуудын одоо арчлалт одоо харуул хамгаалалт гэдэг ингээд асар их тэрнээс их зардал гарах учраас бид нар бол түрээсээр байх нь эдийн засгийн хувьд одоо хэмнэлттэй байна гэдэг үднээс. Ер нь хөгжиж байгаа оронд ийм том арга хэмжээ голдуу тэгжил хийдэг юм байл. Тэгэхээр юу гэхдээ дид бүтцийг хийцэн байгаа шүү дээ. Газар доогуур. Тэр нь үлдэн шүү. Үлдлээ яг. Энэ бол Монгол талдаа үлдэнэ. Тий.
Тэгэхээр тэнд одоо бид дараагийн арга хэмжээг ийм маягаар зохион Бүрэн хийх болцоотой. өөрсдийн үндэсний хэмжээнд зохион байгуулах тэр мөнгө төгрөг нь Монгол компанид үлдэх юм да. Хэрвээ дараа нь хийвэл. Яг үнэ. Ерөнхийдөө энэ бүх арга хэмжээний нийт төсөл хэд болдгийг нууц шүү. 250 тэрбум орчим болж байна. Төгрөгөөр. Тийм төгрөгөөр. Тэгээ манай төсвөөс хэдэн гарч байна? Ер нь төсөв. Төсөв Монголын төсвөөс. Тийм, Монголын төсвөөс. Гадаадаас За бас улс орнууд дэмжлэг үзүүлж байна. Нэг 15 орчим тэрбум төгрөгийн хандив тусламж цугласан байна. Энэ бол одоо гэхдээ гадаад дотоодын шүү. Сауди Араб гэхэд одоо 3 сая долларын гэдэг юм уу? За хятад улс одоо жишээ 1 сая долларын гэдэг юм уу ингээд. За манай тэгэл Иротионтой оюу толгой тэргээд ингээд MCS гол одоо компаниуд одоо бас тэрбум за 500 сая тэргээд ингээд ер нь бол одоо маш олон аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээнд нийгмийн хариуцлагын хүрээнд бас одоо тодорхой хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэг утгаараа хариуцлагын хүрээнд бас одоо дэмжийа, туслая, хамтрая гэдэг. За зарим нэг нь бас үйлчилгээ байна. Бараа бүтээгдэхүүнээр за ийм одоо байдлаар дэмжлэг өсцөө үзүүлж байна. Тэгэхээр бид хүн бол одоо энэ копийн дараа бол одоо дэмжлэг өсцөө үзүүлсэн аж ахуй нэгжүүдээ бүгдийг одоо нэр устдаан зарлаад хандив тусламж баяраа хүргээд ингээд сурчлаад ажиллана. Тэгэхээр энэ ийм том мөнгө зарцуулж ингэж болж байгаа арга хэмжээ өөрөө бас эдийн засгаас төсөөс гарч байгаа ч гэсэн эдийн засаг руу буцаад орж байгаа шүү дээ. Энэ олон мянган хүн орж ирж байна. Буудлууд, хоол байна. Энэ бүх одоо төсөө өрн орж ирж байгаа орлого ашиг бол дандаа манай хувийн хвшлийнхэн л хүртэж байгаа шүү. Ерөнхийдөө энэ нийт зардлаа Монгол улсад орж ирж байгаа нь олж байгаа биз? Олно. Ерөнхийдөө олсоосаа тийм. Орох орлого ашиг шимийг одоо хэд хэдэн янзаар ангилж ялгаж үзэх хэрэгтэй бас. За эдийн засаг шууд нөлөөлн таны ярьж байгаа. Зочид буудал, хоол, унаа, одоо дэлгүүр хоршоо, аялал жуулчлал. Энэ бол шууд орж байгаа. Бид нар нэг 6-аас 8 мянган гадаадын зочид ирэхэд нэг 150 тэрбум төгрөг шууд эдийн засгт нөлөөлөх юм байна. Саяны ярьсан одоо үйл ажиллагаануудад. За тэрнээс гадна зээл тусламж хөрөнгө оруулалт. Энэ копи үеэр чи хурлын үеэр чи амлалт өгнө шүү дээ улс орнууд. За энэ сайн төслөө энэ төслийг одоо цааш нь хэрэгжүүлье. Энэ говьруу энэ одоо ус татах төсөлчийг сайн. Яг энэ төслүүдийн тухай асуух чи энэ бэлэн үү? Хэдэн төсөл хаанаас авсан? Яаж хийх юм? 300 орчим төсөл төр хувийн хвшлийн байгууллагуудаас ирсэн байна. За бүртгүүлсэн байна. За манай ажлын албаныхан төслүүдийг одоо улс орны нөгөө манай дэвшүүлж байгаа 3 санаачлагын хүрээнд ангилж ирэмблээд за ингээд одоо байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг устай холбоотой, бэлчээртэй холбоотой, газрыг нөхөн сэргээтэй холбоотой ингээд төслүүдэд ангилж, эрчим хүчтэй холбоотой, дэд үтцтэй холбоотой 3 том төсөл гэдэг нь 3 санаачлага байгаа. За манай улсын одоо дэвшүүлж байгаа энэ одоо Монгол улсад болж байгаа копийн үндсэн одоо төлөвлөгөө тал хэрийн төлөвлөгөө гэж байгаа. Манай улс өөрөө гандуу, хуурай, далаад гарцгүй, эрдэс уурсгалтай орон. Тийм учраас манай энэ коптер ярилцах асуудал бол тал хэрийн төлөвлөгөө гэдэг Монгол улсын санаачлага. Энэ дотроо 3 санаачлагтай тал хэрийн төлөвлөгөө маань нэгт одоо тэргүүлэх санаачлага, бэлчээрийн тэргүүлэх санаачлага. За газар ба усны одоо санаачлага. За тэгээд дэд үтс буюу байгаль суурилсан шийдэл үхий дэд үтс гэсэн ийм одоо 3 санаачлага бол манай одоо энэ коптер Монгол улсаас дэвшүүлэх санаачлага. Энэ нөгөө ирсэн төслүүдийг энэ 3 санаачлагандаа ангилаад эрэмблээд бид нар за яг устай холбоотой төсөл найлаа. Усыг нөхөн сэргээх, газрын гүний усыг одоо бага ашиглах, одоо байгалийн одоо үер усыг одоо тий ашиглах, гадаргын усыг одоо төлхөө ашиглах, манайх шиг өнөөдөр одоо гүнийхээ энэ одоо шахагддаг нөөц цэвэр усаараа машин агоогоо зогсож идэг, модоо услаа зогсож идэг ус алга шүү дээ. Тэгээд дөнгөж сая одоо энэ хавар Америк нэгдсэн улсын мянганы суралтын сангаар грант төслөөр одоо усны маш том төсөл дулааны 3 дугаар цахилгаан станцын үнсийг одоо бид нар цэвэр усаараа л өнөөдрийн хүртэл одоо угаагаал байж ялаа шүү дээ. Тэгвэл одоо саарл усаар ашигладаг байх ийм одоо том төсөл амжилттай хэрэгжсэн хоёр улсын ерөнхийлөгч нарын түвшинд олон жилийн турш хийгдээд гэх мэтлэн цаашдаа бид нар гадаргын усыг одоо яаж зөв зөвхөстэй ашиглах юм. Өнөөдөр оюу толгой яаж гүний ус ашиглаж байна. Энэ уул уурхаараа бүгд гүний ус ашиглаж байна. Тэгээ эргээд одоо энэ гүний усынхаа нөөц маань бид нар шахагдж байна. Эргээд гүний усныхаа нөөцийг нэмэгдүүлэх ажил хийгдэхгүй байна. Тэгээ энэ бүх асуудлуудыг тусгасан 300-аад орчим төсөв гаргаад тавьчлаа. Гэхдээ энэ төсвийг концепцууд танилцуулагдана. Концепц нь за. За тэгээд нөгөө талууд, сонирхогч улсууд, донор улсууд, банк санхүүгийн байгууллагууд нөгөө цэнхэр бүс, ногоон бүс дээр энэ төслүүд танилцуулагдана. Бид нэр төслөө сайн танилцуулах ёстой. Анхаарлыг
татах ёстой. Ингээд энэ төсөлд өөрөө эдийн засаг, экологи, байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалахад газрын дороотлыг нөхөн сэргээхэд ийм сайн төсөл юм а гэж ойлгуулж чадвал тэрэн дээр бид нар түншлийг бий болгох, хамтрагчийг бий болгох, төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг бий болгох нөхцөлийг бүрдүүл. За тэгэхээр цэнхэр ногоон бүсгээ та ярьчлаа. Нийт хэдэн бүс байгаа юм? Аль бүс рүү монголчууд орж болох юм болохгүй юм уу? Ялгаа юм байна уу? За ер нь бол одоо өмнөх 14 хүртэлх копууд дээр бол дандаа зөвөр л цэнхэр бүсгээд одоо нүүбийн мэдлийн газар дээр болдог байсан. 15 дугаар 16 дугаар одоо коп дээр Сауди Араб хийсэн. Сауди Араб анх удаа ногоон бүсээс гадна цэнхэр бүсээс гадна ногоон бүс гэдэг бүсийг бий болгосон. Ногоон бүс дээр нь бол тухайн орны иргэдийн оролцоотой иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, ард иргэд төр хувийн хвшлийнхэн орж тэнд төслөө танилцуулдаг, сайн туршлагаа ярьдаг, судалгааныхаа ажлыг ярьдаг, нээлттэй хийдэг, санал хүсэлтээ сонсдог ийм одоо бүсийг зориуд бий болгосон. Тухайн орны ард иргэд ямар нэг хязгаарлалтгүйгээр орж ирж үзэх, сонирхох. Нөгөө талаар тухайн улс орны хийж байгаа тухайн ард түмэн ямар одоо өв уламжлал, ёс заншилтай, ямар түүхтэй соёл одоо зан заншилтай улс орн бэ гэдгийг харуулдаг. Одоо соёлын хөтөлбөрүүд явдаг тэнд ийм бүс байд юм байна. 300 компани төсөлчийн ногоон бүс дээр тайлбар тавигдах нь шүү дээ, тий? Цэнхэр бүс дээр. Цэнхэр бүс. Ногоон дээр хуулийн дээр нэрмлээ, тий. Тэгээд тэнд чинь хөрөнгө оруулалт хийн гэж байгаа хүн бол ийм банкуд одоо юу гэдгийг энэ өөрсдөө танилцуулах тэр боломжийг хэдэн компани одоо бүртгүүлээд энд оролцсон гэж байна Монголоос. Би түрүү хэлсэн. Монголоос уу? Монголоос ер нь бол манай төл хувийн хвшлийнхэн бол нэлээд сайн бүртгүүлж оролцож байгаа. Энэ ногоон бүсэд гадаадын бас компаниуд ирж нэгэ танилцуулах юм уу? Бас орно. Хятадын одоо компаниуд, орон хөрөнгө оруулагч нар эдгээр одоо төсөл хөтөлбөрүүдэд танилцуулна шүү дээ. Тэгэхээр Монголын манай эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааныхаа ажлуудыг танилцуулна, илтгэлээ тавина. За энэний бэлтгэл аль зэрэг сайн байна. Яг тэгвэл явж цаад гол хүмүүс уулзахаасаа гадна шийдвэр гаргадаг. Наанд оролцох, иргэдийн оролцоо. Энийг хангасан энэ хүмүүст одоо энэ чинь ийм хэрэгтэй юм а гэдгийг Монгол улсын иргэд аль зэрэг сайн мэдж байгаа. Малчид ялангуяа бэлчээр бид нар одоо бас өөрсдийнхөө хэрэгэнд хийгээл байна. Амьда бас энэ хавар бол одоо бүх нутгийн аймагуудыг 6 бүс болгож байгаа орон нутгуудад ажлын алба ажилласан. Коп гэж юу вэ? Ямар ач холбогдолтой юм? Үр дүн нь юу юм? Та бүхэнд одоо үр дүн нь яаж хүрэх юм? Танд өнөөдөр одоо газар цөлжилтийн асуудал яаж нөлөөлж байгааг, таны амь амжиргаанд яаж нөлөөлж байгааг сөргөөр. Тийм учраас та бүхэн энэ одоо копод ямар байр суурьтай оролцохын, үгээ яаж илэрхийлэх юм гэдэг ийм оролцоог нь хангах үднээс бүсүүдэд одоо хувааж бүсчлэн сургалтуудыг хийгээд тэндээсээ төлөөл болгож энд малчтын төлөөл оролцоно. Хөх болоод ногоон бүсэд одоо сайт ивентүүд буюу зэрэгцээ арга хэмжээнүүдэд оролцож үгээ хэлнэ. Байр суурьаа илэрхийлнэ. Хоёр л бүс байгаа ш. Цэнхэр хөх ногоон гэсэн. Хөх бүсэд бол заавал та өрсөлдсөн бүртгэл хийлгэж, конвенцийн газарт бүртгүүлж очиж тэндээс очиод бүртгүүлээ хийлгэсний хүрээнд таныг энэ хүн бүртгэлээ өршилж хийлгсэн байна гэд газар дээр нь таны орох мандатыг хэвлэж өгнө. Тийш орё гэдэг бүртгэл дууссан уу? Дуусаагүй. Монголчууд тийш орж дууссан биш бүртгүүлээд. Болно. Бүтэн биометри урьдчилаад бүртгэлээл. Листэ манай ажлын албанд ирүүлнэ. Манай компани ийм ажилчтай оруулмаар байна. Тэр огтой, тэр утсан, тэр онлайн хийж болно. Регистрэнд дандаа онлоор л хийнэ. Тэгээд имэйл хаяг нь нэгээд. Тэгээ манай ажлын алба энэ таны листийг конвенцийн газар руу явуулна листээр. За тэгээд конвенцийн газраас имэйлээр нь танд линк ирнэ. Линкээр нь та бүртгүүлнэ. Тодорхой хэмжээний бүртгэлээ хийлгэнэ. Ингээд та бүртгэлээ хийлгэсний дараа хөх үст очиход таныг та бүртгэлээ хийлгсэн байна гэд мандатыг ч өгнө. За ерөнхийдөө бол энэ нээлттэй. Ингээд бүртгэлээ хийлгэх тохиолдолд хэн ч орох. Гэхдээ бүртгүүлэх боломж нь байгаа. Бүртгүүлэх боломж 28-ыг дуустал нээлттэй. За энэ гэхээр Монголын иргэд, Монголын аж ахуйн нэгжүүд аль алинд нь боломж байна. Би одоо хэлээл амьдаа бүртгэлээ хийлгээрэй л гэдэг. Бүртгэлээ хийлгэгдсэн ажилтан албан агч нар бол нээлттэй. Ногоон бүсэд бол ийм бүртгэл тийм шаардах. Угаасаа тэр 190 хэдэн орны удирдлагууд ирж байгаа. Тэр нүүбийн өөрийн аюулгүй байдлыг хамгаалдаг энэ өөрийн дүрм журм дэлхийн бүх газар байгаа шүү дээ. Тэрнийхэн дагуу явах гэж байгаа юм байна. Гэхдээ Монголын компаниудад төрүүлж бүртгүүлэх юм бол орох боломжтой гэж. Тэгээ 300 орчим байд ингээд энэ төс юм танилцуулнаа гэж ярьж байгаа. Тэгэхээр өмнө нь Сауди Арабид болсон тэрний үүргөө гэж ямар хүн болсон юм а та ч одоо шин сайд учраас тэр мэдж гинэ үү ямар ч гэсэн та судалсан уу харсан уу? За баахан хуралдаа гарлаа нөгөө шийдвэрийнх нь ялангуяа биелэх хэмжээд.
Сауди Араби дээр бас хэлцээр амжилтгүй ус асуудал бий. Тухайлбал Африкийн улс орнууд дээр нь. Африкийн улс орнуудад энэ газар цөлжилтийн асуудал бол тэр дундаа ган гачгийн асуудал маш хүнд. Хөр сургамал, өв сургамал, ус байхгүй, газард одоо цөлжсөн, хатсан, ширгсэн, эдийн засаг, ард иргэдийн амин амжиргаанд шууд сөрөг нөлөөж байгаа. Тийм учраас энэ дээр одоо түншлэгч, донор улс орнууд, хөрөнгө оруулалтын банкуд, санхүүгийн байгууллагууд одоо тодорхой арга хэмжээ авахгүй бол Африкийн улс орнууд бол маш хүнд байна гэдэг асуудлуудаа альч коф дээр тавьж идэг юм байна. Тэгээ энэ асуудал дээр одоо хөрөнгө оруулагч талууд, улс орнууд, донор улсууд бол одоо өнгөрсөн хугацаанд бол асар их одоо хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл гангач одоо үр дүн гарахгүй байна гэд ингээд зөрүүтэй байр суурьуд байдаг юм байна. Тэгээ энэ асуудал дээр одоо Сауди Араби 16 дугаар коф дээр бас тодорхой шийдэл ахиц гаргана хэлцээд одоо үр дүн хүрнэ гэсэн боловч бас хараахан үр дүн хүрээгүй. Энэ асуудал манай коф дээр дамжиж ирж байгаа. Энэ асуудлаа бас одоо шийдэгдэг асуудал. Африкийн улс орнууд энэ асуудлаа мөн Монголд улс коф дээр ярина гэсэн байртай. Гэтэл Франц тал одоо хөрөнгө оруулагч улс орнууд бас энэ асуудлыг ярихгүй шүү. Энэ дээр дэмжлэг үзүүлэхгүй шүү гэдэг. За нөгөө бид нар болохоор одоо манай улс чинь зохион байгуулагч улсын хувьд бол одоо дундын байр суурь илэрхийлнэ шүү дээ. Аль нэг улсыг хэд дэмжиж давмгааж одоо дэмжиж болохгүй. Даргалагч улсын хувьд зөвшөлтсөл төрн хэлцээр хийн гэдэг бол хоёр тал, гурван тал, олон тал хоорондоо бүх асуудал дээр ойлголцож нэгдэж зөвшөөрж, хүлээн зөвшөөрж хэлцээр шийдвэр гарна. Тэгтэл одоо 197 улсын 197 улс бүгдээрээ 100% гараа өргөж нэгдэж ойлголцож шийдвэр гаргадаг, батлагддаг. Нэг л улс хоошоо гэдийгээд хараад төвтжүүл энэ шийдвэр батлагддаггүй нэг онцлогтой. Бүгдээрээ гараа өргөж шийдсэн тохиолдолд түүнийг бүгдээрээ дагаж биелүүлэх үүрэг хүлээнэ. Бас энэ бол манай Монгол улсын хууль тогтоомжтой нэг адил хүчин төгөлдөр бодлоо баримтчих хэрэгцүү конвенц гэдэг бол. За ийм арга хэмжээс COP17 гээд болж болох гэж байна. Чадлын хэмжээгээр бэлтгэсэн байна. Тэгээ одоо нэг тийм аюулгүй байдалтай аюулгүй нэг номерт аюулгүй зохион байгуулаа тийм ээ. Янз бүрийн тийм энэ олон мянган хүн цугларна гэдэг газар хамгийн аюултай юм нөгөө ийм бөөгнөлөө бие бинийгээ дарж алдаг нэг айхтар юм байдаг шүү дээ. Тийм одоо тийм юм болохгүй. Тийм учраас тэр чинь ингэж удаан цуглуулж гарч орж ийн тий. Энэ бол за тэгээ болно гэж ойлгож байгаа та бүхэн бэлдээд бас улс орны нүүр сараа харуулаад тий. За ингэ болох юм байна одоо гэж ойлголоо. За тэгээ таны одоо энэ манай байгаль орчны энэ уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд би Монгол улсын өнөөдөр одоо Монгол улсын бэлчээр газрын чинь 75% цөжилттэй байна гэж одоо та нар дүгнээд байгаа шүү дээ. Дэлхийд даяараа дүгнээд тэгээд ч тийм учраас Монголд энэ том хурлыг хийгээд газар дээр нь хар ямар асуудал байна гэж явж байгаа тийм ээ. Бид нар Африкийн орнууд чиг зарим орнууд чиг тийм хэмжээнд очиагүй байгаа. Тэгэхдээ энэ цөжилттэй холбоотой ингээд янз бүрээр ярих юм аа. Гэтэл яг тэр бэлчээр дээр ажиллаж байгаа хүмүүс чинь багийн хүмүүс байгаа шүү дээ. 50-60 айл байгаа шүү дээ. Ард иргэд малчин айл. Тэгэхээр тэр хүмүүс бэлчээрээ хайрлаад нэгдсэн маягаар сэлгээд янз бүрээр хамтарч ингэж ашиглахгүй бол энэ засгийн газраас Улаанбаатар хотын төвөөс та юу ч игээд нэмэргүй шүү. Яг гоо. Энэ механизм нь юу юм бэ гэж та харж байна. Тэр хоршоо энэ тэргээл бид ярьдаг. Энийг яаж харж байгаа вэ та? КОП гэдэг бол нэг талаас баг хурал боловч газрын дороотлын асуудлыг ярьж байгаа, уур амьсгалын асуудлыг ярьж байгаа боловч нөгөө талаар одоо энэ газар хөрс, ургамал, газар тариалан та бидний гурил хуудаа талах жимс өв одоо ногоо цагаа бүх асуудлууд хөндөгж байгаа байхгүй. Тийм учраас тэрний одоо сөрөг үр дагаврыг хэн хүртчихнэ гэвэл яг тэнд оршин сууж байгаа, орон нутагт ажиллаж амьдарч байгаа одоо малаа дагаж амьдарч байгаа малчтын амьдрал сөрөг нөлөөлж шин. Эхний ээлжинд. Нөгөө цаагаараа бүх ард түмэнд ургадаг байсан өв сургамал нь тоон цөөрч जैन, ургац нь багасж जैन. Газрын дороотлоос болоод тариа ногоо ургацын хэмжээ буурч байна. За тэгж जैन. Тэгээд энийг яаж зогсоох вэ гэж асууж шин. Тэгэхээр ерөөсөө цаашдаа копийн нэг одоо үлдэх өв бол эн чинь бас оюун санааны одоо бас ховсгол хийх хэрэгтэй юм байна. Өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Бид нар арга барилдаа өөрчлөлт хийхгүй бол яг энэ байдлаараа явж болохгүй нэ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг дагаад бид нар жилийн 4 улиралтай байсан бол одоо бараг 2 улиралтай болох гээд байна. Энэнд одоо дасан зохицох чадварыг яаж нэмэгдүүлэх вэ?
малчт маань одоо нүүдлийн мал аж чадхай байсан малчт маань үндсэндээ бараг нүүхэ болж шít. Жилдээ 4 нүүдийг байсан бол одоо бараг 2 нүүл их юм болж байна. Энэ өөрөөр газрын бэлчээрийн талхад дороотлыг бий болгож байна. Нөгөө олон малын тоо нэмэгдээл байгаа, өсөөл байгаа. Тэр хэрээр одоо газар даацсан одоо тэнцвэртэй байдал алдагдж байна. Гэхдээ тийм бай. Тэгээ яаж зогсох? Энэ чиглэлд бол малчтай одоо цаашдаа засгийн газар бүх бодлого дээр байгаль орчныг хамгаалах асуудал зөвхөн малчтын асуудал биш байна. Зөвхөн газрын асуудал биш байна. Зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал биш байна. Төслөтрүүдийг хэрэгжүүлнэ. Газрыг зүү зохистой ашиглах чиглэлээр бодлого хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бэлчээрээ зүү зохистой ашиглахгүй болохгүй нэ. Үгүй наадах чинь бол ингээд та дээрээс нь яриад шүү. За. Тэр 50 айл яаж энийг хийх вэ? 50 айлын эдийн засгийн сонирхлыг л байхгүй болбол ямар ч улс төрийн болон үзэл санааны тэр урамшуулаар юу ч явахгүй шүү. Тэгэхээр 50 айлын малын энэ бэлчээрээ яг одоо амьдрал дефакто. За тэгээд 50 айл ямар хэмжээнд тодорхой хэмжээний газартай байгаа тэр баг бэлчээртэй байгаа. Энэ газартаа таарсан энэ бэлчээртэй таарсан малтай байх хэрэгтэй юм байна гэдэг нэг нэмэлт ойлгох хэрэгтэй. Үгүй ойлгох биш. Яаж энэ тэхээс сонголтгүй болох вэ? Энэ дээр нь малаа бэлчээх юм байна. Энэ хэмжээнд. Энэ дээр нь одоо өвлийн үйлдвэрлэлд өвс тэжээлээ авах юм байна. Ийм зохион байгуулалтанд оруулах ажлууд л одоо цаашдаа үе шатгаар хийгдэхээс өөр аргагүй болж байна. Яг энэ чинь жишээлбэл Швейцарт 500 жилийн өмнө яаж хийсэн бэ гэвэл манай энэ тосгоны энэ газар нутаг дээр айл болгон 10 үнээл оруулъя. Одоо би яг мэдэхгүй 10 юм уу. Бэлчээрдээ таарсан. Тэрнээс дээш оруулсан үнэний төлбөрийг дундын сандаа өгдөг. Төр авчихгүй. Тэгэхээр дундын сангийн мөнгөөрөө энийг аваа явна гэсэн. За ер нь цаашдаа тийм бодлого бол орно. Энэ тухай би зөндөө яриад бичээд тэгээд нөгөө сая шинэ хоршоо хөдөлгөөнгөө ярьлаа шүү дээ. Тэрний чинь суурины шүг. Нөгөө бэлчээрийн даац чинь л одоо энэ. Тэгэхээр 10 мал тэжээх газар дээр бид нар 50 мал тэжээгээд шүү дээ. Бэлчээгээд шүү. Это факт. Гэхдээ тэрийг өөрчлөхгүй шүү дээ. Энэ засгийн газар чинь харин саяын механизмыг хий. Тэгээд та шиг хүнийг та нар сайд нар нь манлайлаад энэ хүмүүст илүү малтай хүмүүс нь төлбөрөө дотроо хийгээд аваа яваач гэдэг юмыг хийвэл шийдэх гэдэг асуудал. Төслөтрүүд хэрэгжиж байна одоо. Ямар төслөтрүүд хэрэгжиж байна гэхээр малын тоогоо цөөрүүлсэн малчтад урамшуул өгдөг төслөтрийн зүгээс эхний ээлжинд хамгийн буруу байхгүй. Дээрээс нь тийм учраас та дотор нь өөрсдөд нь ашигтай дотор нь байгаа тэр малын тоон илүү байгаа хүмүүсийнх нь өгсөн мөнгө нь дотроо дундынхаа газрын менежментэд ордог болчихвол бид нар одоо нөгөө малаа хэдэн жил тэжээж штэ. Тэжээгээл байгаа. Ашиглаалаа. Тэгтэл чинь гадаад улс оронд яаж яа эдийн засгийн хэрэгэлтэнд одоо хэдхэн сартайд нь богино хугацаанд өндөр одоо тэжээл өгөөд одоо ашиг шимийг нэмэгдүүлж байгаад эдийн засгт хурдан оруулж байна. Гадаадд тэгж байгаа чинь тэр хүнд өөрт нь ашигтай байхгүй. Манай малчтад тэрийг ашигтай болгох хэрэгтэй байна. Одоо тийм байдал руу оруулна. Хүссэн үсээгүй дихгүй бол өнөөдрийн төрөүний таны ярьсан 75% нь одоо газрын дороотлолд орцсон байна. Энэ тоо чинь 20 оны тоо шүү. Одоо 26 оны тоо 5 жилийн дараа гарсан саяхан 14 хоногийн өмнө гарлаа 81 төвсөн байна. 81% нь Монгол улсын нийт газар нутгийн 81% нь тодорхой хэмжээнд ямар нэг их баг хэмжээгээр цөлжилтөд нэрвэгдэж эхэлсэн байна. Тэрний 0.9% нь нэн хүчтэй. 6.2% нь хүчтэй. За 42% нь одоо дунд зэрэг. За 31% нь одоо сул. 18% нь одоо за цөлжилт мэдрэгдэг гэсэн ийм нарийн тооцоо судалгаа гарсан байна. Харин тийм учраас энэтэй ийм байгаа учраас энэ цөлжилтийн копи хийх гэдэг байгаа нэг үндслэл шалтгаан бас энэ байна. Бид нэр өнгөрсөн хугацаанд энийг хийж байгаа өнгөрсөн хугацаанд байгаль орчинд ер нь хэрхэн яаж хандаж ирв гэдгээ нэг эргэж харах дүгнэх нэг боломж гэж харж байна. За тэгээд энэ хурлын дараа энэ болж игэл хоёул энэ хурлын дараа хаад нэг ярих хэрэгтэй байна. Ягаад гэвэл ямар үр дүн гарах юу болчих. Ямар үр дүн ямар дүгнэх. Бүсэн хүлээс үр дүн гарав. Тэг саяын тав төрийн ярьжээс хэдэн төсөл хөтлөөр хэрэгжихээр болов. Шийдэхэд тий. Ямар хөрөнгө оруулалт татагдав. За тэгж ярих боллоо шойлоо. Болно. За баярлалаа. Баярлалаа. За тийм яриа болох нь биш. Ер нь тех асуудлууд. Тэгээд бид нар чинь 90 оноос хойш ер нь байгаль бас ер нь бол хөгжил дэвшил байгаль хамгаалал хоёр хамтдаа явах хэрэгтэй. За баярлалаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд бид нар хөгжил дэвшил үр ашиг эдийн засгийн үр ашигаасаа илүү түлхүү анхаарад байгаль хамгаалалтаа ерөөс анхаараагүй орхигдуулж ирсэн байна. Энэний хор уршиг өнөөдөр харагдаж байна.
Тий. Тэгэхээр наад Тийм учраас байгалийн баялаг ашиглах ёстой, зохистой ашиглах ёстой. Энэ асуудал орхигдсон байна. Тэрний уршигаас энэ хариуцлагагүй уул уурхаануудтай холбоотой газрын хэвлэлийг яаж одоо сүгдэж гэнэ үү? За одоо нөхөн сэргээгдэг талбай жил болгон яаж нэмэгдэж гэнэ үү? Түүнийг дагаад гол горих ус маань яаж ширэгж гэнэ үү? Гэт тэнд амьдарч байсан ан амьтан яагаад цөөрч гэнэ үү? Тэгээ ихэнх нь яагаад гэвэл хууль журмаа биелүүлэхгүй байгаа. Төр засгийн биелүүлж хүчилж чадахгүй байгаа юм байгаа шүү дээ асуудал юм бол. Гэхдээ за энэ чиглэлээр бол амжилт гарна байх гэж найдаж байна. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор одоо COP 17 гэх том хурал Монгол болж эхэлж байна эхлэх гэж. Энэтэй холбоотойгоор бид энэ асуудлыг Монголын засгийн газрын зүгээс одоо хариуцж байгаа энэ ажлыг зохицуулж удирдах байгаа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн сандаг очиртой ярьлаа.